Хэрэв чиний тарих чамаас зарим чадварыг чинь зориуд нууж байдаг гэвэл итгэхгүй. Учир нь шинжлэх ухаанд тайлбарлагдаагүй олон гайхалтай чадвартай хүмүүс бий. Тэд өнгөрснөө бүхэлдэн сандаг. Дууг өнгөөр хардаг. Зарим нь бүр ослын дараа гинэд суут нэгэн болдог. Тэгвэл эндээс нэг асуулт гарна. Чиний тарих яг юуг нууж байгаа вэ? Хүн төрлөختөн өөрийгөө хамгийн ухаалаг оршихуй гэж үздэг. Бид тэнгэрт хүрэх барилга босгож, далайн ёроолж шумбаж, сансарт хөлөг илгээж, гаригийн гаднах орчныг хүртэл судалж чадсан. Гэвч сонирхолтой нь бид энэ бүхнийг хийсэн ч өөрсдийнхөө хамгийн чухал эрхтнийг бүрэн ойлгоогүй хിവэр байна. Тэрхүү эрхтэн бол тарих. Бид тархиа ашиглан бүхнийг мэдэрч, ойлгож, төсөөлж, санаж мөрөөддөг. Гэтэл энэ бүхнийг бий болгодог систем яг яаж ажилдгийг өнөөдрийн шинжлэх ухаан бүрэн тайлбарлаж чадаагүй. Хэрэв хүний тарих компьютер байсан бол бид одоогоор түүнийхээ гарын авлагыг олж уншаагүй хэрэглэгчтэй адилхан байна. Бид товчлууруудыг нь дарж, програмуудыг нь ашиглаж байгаа ч дотор нь ямар алгоритм ажиллаж байгааг бүрэн мэдэхгүй. Судлаачид тархийг судлах тусам ойлгомжтой болохын оронд илүү нууцлаг болж байна гэж хэлдэг. Учир нь тарих бол энгийн машин биш, энэ бол өөрийгөө ажиглаж, өөрийгөө ойлгохыг оролддог цорын ганц систем. Тархины жин дунджаар ердөө 1 кг гар бий. Гэхдээ энэ жижигхэн эргэтэн ойролцоогоор 86 тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Эдгээр эсүүд хоорондоо цахилгаан дохиогоор холбогдож, секунд тутамд триллион гаруй мэдээлэл дамжуулдаг. Хэрвээ бид тархины бүх холбоосыг утас мэт сунгавал дэлхийг хэд хэдэн удаа орох урт болно гэж тооцоолсон судалгаа хүртэлбэ. Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ асар нарийн системийг бид өдөр бүр огт бодолгүй ашигладаг. Та яг одоо намайг сонсож байхад таны тархины олон хэсэг зэрэг ажиллаж байна. Нэг хэсэг нь үгийг таних байна, нэг хэсэг нь утгыг нь ойлгож байна. Нэг хэсэг нь төсөөлөл үүсгэж байна, нөгөө хэсэг нь анхаарлаа төвлөрүүлнэ. Мөн нөгөө хэсэг нь таны зүрхний цохилт, амьсгал, биеийн температурыг хянаж байдаг. Энэ бүхнийг та огт анзаарахгүй, учир нь тархи өөрийн ажлыг чимээгүйхэн хийдэг. Сонирхолтой нь бид тархиа ашигладаг гэж боддог ч үнэндээ тархи биднийг ашигладаг байж магадгүй гэсэн философи онол хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл бид бодлоо удирдах байна гэж боддог ч бодол өөрөө биднийг удирдах байж болох юм. Жишээ нь та заримдаа бодохыг хүсээгүй зүйлээ бодож байсан уу? Дурсахыг хүсээгүй дурсамж гинэд санаанд орж байсан уу? Энэ үедээ та бодлоо биш, бодол таныг сонгосон байдаг. Тархины хамгийн гайхамшиг чанар бол уян хатан байдал. Шинжлэх ухаанд үүнийг нейропластик гэж нэрлэдэг. Энэ нь тархи амьдралын турш өөрчлөгдөж чаддаг гэсэн үг. Хүн шинэ хэл сурч, шинэ ур чадвар эзэмшдэг, зан чанараа хүртэл өөрчилж чаддаг нь тархи өөрийн холбоосоо шинээр зохион байгуулж чаддагтай холбоотой. Өөрөөр хэлбэл тархи бол бэлэн бүтц биш, харин байнга өөрчлөгдөж байдаг амьд систем. Гэхдээ эндээс хамгийн сонирхолтой асуулт гарч ирдэг. Хэрвээ тархи өөрчлөгдөж чаддаг юм бол түүний боломжийн дээд хязгаар хаана байдаг вэ? Зарим хүмүүсийн тархи ердийнхөөс өөрөөр ажилдаг. Зарим нь бүх амьдралаа нарийвчлан сандаг, зарим нь дууг өнгөөр хардаг. Зарим нь зүүдэ удирддаг, зарим нь ослын дараа гинэд сууж чадвартай болдог. Эдгээр тохиолдлууд бодит бүртгэгдсэн баримтууд бөгөөд шинжлэх ухаан тэднийг үгүйсгдэггүй. Харин тайлбарлаж чадахгүй байгаа. Эрдэмтэд харин нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Эрдэмтдийн хувьд нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Бид тархины үйл ажиллагааны зарчмыг хэсэгчлэн ойлгосон ч бүрэн ойлгоогүй. Энэ яг л харанхуй өрөөнд гарч идэн асаагаад зөвхөн гэрэл тусан хэсгийг харж байгаатай адил. Гэрэл тулсан хэсэг бол бидний мэддэг зүйл, харин үлдсэн харанхуй бол бидний мэдэхгүй зүйл. Хамгийн гайхалтай нь тэр харанхуй хэсэг илүү том байж магадгүй. Тиймээс зарим мэдрэлийн судлаачид нэг сонирхолтой санааг дэвшүүлдэг. Хүн төрлөختөн сансрын нууцыг тайлахаас өмнө өөрийн тархины нууцыг тайлах ёстой гэж. Учир нь бид орчлонг ойлгохын тулд ашиглаж байгаа багаж байна өөрөө нууц хിവэр байна. Магадгүй бид оддыг судалж байгаа биш, харин тархи оддыг ойлгох гэж оролдож байгаа байх. Энэ бодлыг нэг алхам цаашлуулбал бүр сонин асуулт гарч ирнэ. Хэрвээ тархи бодит байдлыг бидэнд орчуулж харуулдаг юм бол бид үнэхээр бодит ертөнцийг харж байна уу? Эсвэл тархины бүтээсэн хувилбарыг харж байгаа юу? Хүн өнгийг нүдэрээ хардаг гэж боддог. Гэтэл үнэндээ өнгө бол тархины тайлбар. Дууч адилхан, үнэрч адилхан. Мэдрэмж ч гэсэн ялгаагүй. Гаднаас ирж байгаа зүйл бол ердөө цахилгаан дохио. Тэр дохиог утга болгож байгаа зүйл нь тархи юм. Өөрөөр хэлбэл бодит байдал гэдэг зүйл өөрөө тархины бүтээл байж болох юм. Хэрв энэ үнэн бол бидний хамгийн сайн мэддэг гэж боддог ертөнц үнэндээ бидний хамгийн бага ойлгодог зүйл байж магадгүй. Тэгэхээр хамгийн нууцлаг орчлон хаан бэ гэвэл сансарт биш, далайн ёроолдч биш.
харин хүний толгой дотор байдаг аж. Одоо тархины онцгой чадваруудын тухай дурдцгаая. Хүн мартах чадвартай учраас амьд үлддэг гэдэг үгийг анх сонсоход логикгүй сонсогддог. Бид ихэвчлэн ой сайтай байхыг давуу тал гэж ойлгодог. Сайн сурагч сайн цээжилдэг. Сайн ажилтан их мэдээлэл санаж чаддаг. Амжилттай хүн бол мартдаггүй хүн гэж бид боддог. Гэвч мэдрэлийн шинжлэх ухаан үүнийг арай өөрөөр тайлбарлана. Тэдний хэлснээр ой тогтоолбол санах чадвар биш, харин сонгож мартах чадвар юм. Хэрвээ тарих бүхнийг хадгалдаг байсан бол бид бодож чадахгүй, төвлөрч чадахгүй. Амьдралдаа урагшилж чадахгүй. Гэхдээ дэлхий дээр энэ байгалийн шүүлтүүр бараг ажилдаггүй хүмүүс байдаг. Тэд амьдралынхаа өдөр бүрийг бараг секундын наривчлалтай санаж чаддаг. Тэдний хувьд өнгөрсөн бол өнгөрсөн биш. Үргэлж одоо цаг шиг байдаг. Судлаачид энэ үзэгдлийг hyperthamisia хэмээн нэрлэдэг. Энэ нь жирийн ой сайтай хүн биш, энэ бол бараг төгс дурсамж. Ийм хүмүүсээс дурын онсаар өдрийг асуухад тэд бодож суухгүй шууд хариулна. Тэр өдөр ямар өдөр байсан, цаг агаар ямар байсан, тэд хаана юу хийж явсан, бас ямар мэдрэмж төрж байсан гэд бүхнийг хэлж чадна. Хамгийн сонирхолтой нь тэд зөвхөн өөрийн амьдралыг биш, тухайн өдөр дэлхий дээр болсон томоохон үйл явдлуудыг хүртэл санаж байдаг. Тэдний тарих огноог сонсоход автоматар тухайн өдрийн мэдээллийг нээдэг архив шиг ажилладаг. Эрдэмтэд ийм хүмүүсийг судлахдаа нэг сонирхолтой зүйл анзаарсан. Тэд дурсамжаа сандаггүй, харин хардаг. Өөрөөр хэлбэл тэд өнгөрснийг бодож биш, үзэж байгаа мэт мэдэрдэг. Зарим нь бүр миний толгойд өдөр бүрийн бичлэг хадгалагдсан байдаг гэж тайлбарласан байдаг. Энэ нь жирийн хүний санах ойгоос эрс ялгаатай. Бид өнгөрснийг бодохдоо хэсэг хэсгээр нь сандаг. Харин тэд бүтнээр нь мэдэрдэг. Гэвч энэ чадвар гайхамшигтай мэт сонсогдовч бодит байдал дээр амар байдаггүй. Учир нь тэд зөвхөн сайхан дурсамжаа биш, муу дурсамжаач яг тэр үеийн мэдрэмжтэй дахин мэдэрдэг. Хүн амьдралдаа гуниг, айдас, ичхүүр, гомдол, алдаа гэд олон хүнд зүйл туулдаг. Энгийн хүний тарих эдгээрийг цаг хугацааны явцад бүдүүрүүлдэг. Энэ бол хамгаалтын механизм. Харин эдгээр hyperthamisiaтэй хүмүүсийн хувьд энэ механизм сул ажилдаг. Тэдний өнгөрсөн хизээж бүдэрдэггүй. Зарим ийм хүмүүс өөрсдийн чадварыг бэлэг биш, харин дарамт гэж ярьсан байдаг. Учир нь тэд хүссэн үедээ мартчихж чаддаггүй. Тэдний тарих тасралтгүй дурсамж гаргаж ирдэг. Заримдаа огт холбоогүй зүйл харахад хүртэл олон жилийн өмнөх өдрүүд гинэт санаанд нь орж ирнэ. Нэг үнээр өнөртөхөд 10 жилийн өмнөх үйл явдал шууд тодордог. Нэг дуу сонсоход бага насны мартагдсан мөч гинэт амьддаг. Тэдний тарих холбоос үүсгэхдээ хид идэвхтэй байдаг аж. Шинжилгээгээр ийм хүмүүсийн тарихны зарим хэсэг ердийн хүмүүсээс өөр бүтцтэй байдаг нь тогтоогдсон. Ялангуяа дурсамж хадгалах, сэтгэл хөдлөлтөй холбох үүрэгтэй хэсгүүд илүү идэвхтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл тэд илүү их санаж байгаа юм биш, харин тархин мэдээллийг устгахгүй хадгалж байгаа юм. Эндээс маш чухал ойлголт гарч ирдэг. Мартах чадвар бол алдаа биш, харин тархины хамгийн чухал хамгаалалт. Хэрэг тарих хэрэггүй мэдээллийг устгахгүй бол бидний толгой дотор тасралтгүй дуу чимээ, дүрс, бодол, дурсамжийн урсгал үүснэ. Тэгвэл бид одоо цаг дээр төвлөрч чадахгүй, шийдвэр гаргаж чадахгүй, мөн бодож чадахгүй. Тиймээс тарих байнга цэвэрлэгээ хийж байдаг. Энэ бол автоматар ажилладаг процесс. Бид мартахыг хүсээгүй ч мартдаг. Энэ нь бидний сул тал биш, харин амьд үлдэх систем. Судлаачид бүр нэг сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн байдаг. Хүн альва зүйлийг санахтаа бодит байдлыг биш, тархины сэргээн бүтээсэн хувилбарыг сандаг. Өөрөөр хэлбэл дурсамж бол бичлэг биш, дурсамж бол тайлбар. Тиймээс нэг үйл явдлыг харсан хоёр хүн огт өөрөөр санах нь хэвийн үзэгдэл. Хин нь худлаа ярьж байгаа биш, зүгээр л хоёр тарих хоёр өөр хувилбарыг бүтээсэн байдаг. Энэ нь маш гүн асуулт руу хөтөлдөг. Хэрв бид өнгөрснөө хүртэл яг байгаагаар нь санахгүй байгаа юм бол бид өөрсдийн амьдралын тухай мэддэг зүйл үнэхээр үнэн. Эсвэл тархины засварлсан түүхүү, магадгүй бидний дурсамж бол бодит амьдралын хуулбар биш. Харин тархины зохион бүтээсэн хувилбар байж болох юм. Хэрв тийм бол бид өнгөрснийг биш, тархины бүтээсэн өнгөрснийг санаж амьдарч байна гэсэн үг. Хүн ертөнцийг 5 мэдрэхүүгээрээ мэдэрдэг гэж бид багасаа сурсан. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх. Энэ 5 нь тус тусдаа ажилдаг тусдаа мэдрэмжүүд гэж бид боддог. Нүд харах ёстой, чих сонсох, хэл амтлах, арьс мэдрэх ёстой. Бидний ойлголтоор эдгээр систем тус тусдаа замаар мэдээлэл боловсруулж тархинд хүрдэг. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэ хязгаар огт байдаггүй. Тэд дуу сонсоод өнгө хардаг, үсэг хараад амт мэдэрдэг. Тоо хараад зан чанар мэдэрдэг. Зарим нь бүр хүний нэр сонсоод өнгөний гэрэл хардаг. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд синестези гэж нэрлэдэг. Энэ нь өвчин биш, хий үзэгдэл биш, сэтгцийн эмгэгч биш. Энэ бол тархины холболтын өөр бүтц.
Синестезидээ хүний хувьд мэдрэхүй тусдаа биш харин холбогдсон байдаг. Жишээ нь жирийн хүний тархинд дуу боловсруулдаг хэсэг болон харааны хэсэг тус тусдаа ажилладаг бол синестезидээ хүний тархинд эдгээр хэсэг хоорондоо шууд холбогдсон байдаг. Тиймээс тэд дуу сонсоход зөвхөн сонсохгүй бас хардаг. Нэг судалгаанд оролцсон синестезидээ эмэгтэй хийл хөгжим сонсохороо миний өмнө алтлаг шугамуд агаар төвж эхэлдэг гэж хэлсэн байдаг. Өөр нэг хүн зарим дуу дөрвөлжин хэлбэртэй харагддаг, зарим нь дугуй байдаг гэж тайлбарлсан. Тэдний хувьд энэ нь төсөөлөл биш, харин бодит мэдрэмж юм. Сонирхолтой нь синестези ихэвчлэн бага наснаас эхэлдэг бөгөөд ийм хүмүүс үнийг бусад хүн мэдэрдэггүй гэдгийг оройтож ойлгодог. Тэд хүүхэд байхдаа хүмүүр ийм мэдрэмжтэй гэж боддог. Жишээ нь нэг хүүхэд багштай энэ дуу ягаан өнгөтэй байна гэж хэлэхэд багш нь ойлгохгүй гайхна. Тэр үед л хүүхэд өөрийн мэдрэмж бусдаас өөр гэдгийг анх мэдэрнэ. Судлаачид синестезидээ хүмүүсийн тархийг шинжилж үзэхэд мэдрэлийн замуудын холболт жирийн хүмүүсээс илүү нэгт байдаг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тарих мэдээллийг тусгаарлах биш, давхар холбож боловсруулдаг. Энэ нь нэг сонирхолтой онолыг төрүүлсэн. Магадгүй хүн төрлөختөн анх төрөхдөө бүгд синестезидээ байдаг ч өсөх явцдаа тарих илүүдэл холбоосуудаа тайрч хайдаг байж болох юм. Хүүхдийн тарих насанд хүрсэн хүнийхээс хавьгүй илүү олон мэдрэлийн холболттой төрдөг нь батлагдсан баримт. Нас ахих тусам тарих хэрэггүй холбоосуудыг устгаж илүү үр ашигтай систем болдог. Энэ процессыг мэдрэлийн тайралт гэж нэрлэдэг. Тэгэхээр синестези гэдэг нь зарим хүнд тархины энэ тайралт бүрэн хийгдээгүй үлдсэн хэлбэр байж магадгүй гэсэн таам өгье. Өөрөөр хэлбэл тэд илүү чадвартай биш, харин илүү нээлттэй бүтцтэй тархитай. Сонирхолтой нь синестезидээ хүмүүс бүтээлч салбарт илүү их байдаг. Хөгжимчин, зураач, зохиолч, дизайнеруудын дунд энэ үзэгдэл жирийн хүмүүсээс хавьгүй өндөр хувьтай илэрдэг. Учир нь тэд мэдээллийг нэг мэдрэхүйгээр биш, олон мэдрэхүйгээр зэрэг хүлээж авдаг. Дууг харах чадвартай хүн хөгжим зохиохдоо зөвхөн сонсгол биш дүрстэл ашигладаг. Үсгийг өнгөөр хардаг хүн текст уншихдаа мэдээллийг илүү гүн боловсруулдаг. Хамгийн сонирхолтой асуулт бол ийм холболт тархинд анхнаасаа байсан уу, эсвэл зөвхөн зарим хүмүүст байдаг уу? Хэрвээ бүх хүний тархинд ийм боломж байдаг ч ихэнх нь идэвхгүй байдаг бол яах вэ? Магадгүй бидний тархи бидний боддгоос хавьгүй илүү мэдрэх чадвартай байж болох юм. Бид ертөнцийг 5 мэдрэхүйгээр мэдэрдэг гэж боддог. Гэтэл үнэндээ тархи илүү олон төрлийн мэдээлэл боловсруулах чадвартай байж магадгүй. Зүгээр л ихэнх нь унтраалттай байж болох юм. Энэ санаа нэг л сонирн бодолд хүргэн. Хэрвээ тархи мэдээллийг ингэж холбож чаддаг юм бол бодит байдал гэдэг зүйл өөрөө тархины бүтээл байж болох. Учир нь бид ертөнцийг шууд мэдэрдэггүй. Бид ертөнцийн тархинд орчуулсан хувилбарыг л мэдэрдэг. Тэгвэл магадгүй бодит байдал гэдэг зүйл хүн бүрт өөр байж болох юм. Магадгүй таны харж буй ертөнц миний харж байгаа ертөнцөөс өөр. Магадгүй бид бүгд нэг орчлонд биш, харин өөрөөр тархины орчлонд амьдарч байгаа. Зарим хүмүүсийг бид суут хүмүүс гэж ярьдаг. Зарим нь төрөлхийн авьяастай төрдөг бол зарим нь ууггүй хөлбөрөөр чадвар эзэмшдэг гэж бид ойлгодог. Гэхдээ шинжлэх ухаанд энэ ойлголтыг эвдсэн бодит тохиолдлууд олон бай. Тэдгээр нь хүмүүс гинэт суут болдог тохиолдлууд юм. Хамгийн сонирхолтой нь тэд авьяасаа төрөхдөө аваагүй, сурч эзэмшээгүй, харин нэг л өдөр гинэт гарч ирсэн байдаг. Ихэнх тохиолдолд энэ өөрчлөлтийн өмнө нэг зүйл болсон байдаг. Осол, толгой хүчтэй зохилт, ком, тархины гэмтэл. Заримдаа бүр цахилгаан зохиулсны дараач ийм өөрчлөлт бүртгэгдсэн байдаг. Шинжлэх ухаанд энэ үзэгдлийг Acquired Seventh Syndrome гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл олдмол суд чадвар. Энэхүү үзэгдэл яагаад судлаачдыг алмаар болдог вэ гэвэл ийм хүмүүс өмнө нь огт чаддаггүй байсан зүйлээ гинэд хийж эхэлдэг. Зарим нь математикийн хүнд бодлогуудыг толгойдоо бодож эхэлдэг. Зарим нь урд нь хизээж хөгжим тоглож үзээгүй хэрнээ төгөлдөр хуурын ард суугаад нарийн аялгууд тоглодог. Зарим нь зургийн ямар ч сургалт аваагүй мөртлөө бодит мэд наривчлалтай зурдаг. Эдгээр хүмүүсийн нэг нийтлэг өгүүлбэр байдаг. Тэд би сурсан биш, зүгээр л мэддэг болсон гэж хэлдэг. Судлаачид ийм хүмүүсийн тархийг шинжилж үзэхэд нэг сонирхолтой зүйл илэрсэн. Тэдний тархины зарим хэсэг хэвийн хүмүүсээс илүү идэвхтэй ажиллаж байсан. Ялангуяа тооцоолол, дүрслэл, таних, хөгжмийн хэмнэл боловсруулах хэсгүүд ч онцгой идэвхжилтэй байж. Энэ нь нэг онолыг хүчтэй болгодог. Магадгүй хүний тархинд асар их нөөц чадвар байдаг. Тэр чадварууд ихэнхдээ хаалттай. Тархины үйл ажиллагааг судалдаг зарим мэдрэлийн судлаачид тархийг зөвхөн ажилтдаг эрхтэн биш, бас өөрийгөө хязгаарладаг систем гэж үздэг. Өөрөөр хэлбэл тархи бүх боломжоо зэрэг ашиглавал хэд их мэдээлэл боловсруулж чадахгүй тул өөрөө зарим хэсгээ унтраасан байдалтай байлгадаг байж болно. Энэ нь компьютерийн хамгаалтын системтэй төстэй. Хэд их програм зэрэг ажиллавал систем гацдаг. Тиймээс систем өөрөө зарим процессыг хаадаг.
Харин осол гэмтлийн дараа энэ хамгаалтын хаалт санамсаргүй нээгддэг байж магадгүй гэсэн таамаггүй. Нэг үгээр гэмтэл тархийг эвдсэн биш, харин далд хэсгийг идэвхжүүлсэн байх боломжтой. Энэ санаа аимшигтай, сонирхолтой. Учир нь энэ үнэн бол бидний ихэнх нь асар их чадвартай зөрсөн ч тэр чадвараа ашиглахгүй амьдарч байж магадгүй гэсэн үг. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Ийм өөрчлөлт гарсан хүмүүсийн амьдрал үргэлж сайжирдаггүй. Зарим нь шинэ чадвар авсан ч нийгэмд дасан зохицоход хэцүү болдог. Зарим нь өмнөх зан чанараа алддаг. Зарим нь мэдрэмжийн хэд ачаалалд ордог. Өөрөөр хэлбэл тархины хаалт санамсаргүй нээгдэх нь давуу тал биш, харин хяналтгүй туршилт шиг зүйл болдог. Энэ нь хүний оюун санааны тухай ойлголтыг бүхэлдэн өөрчилдөг. Бид чадвар гэдэг зүйлийг сурч эзэмшдэг гэж боддог. Гэтэл зарим чадварууд сурдаг зүйл биш, харин нээгддэг зүйл байж болох юм. Эндээс хамгийн том асуулт гарч ирнэ. Хэрвээ тархи үнэхээр өөрийн чадварыг нуудаг юм бол яагаад бидэнд байгаа боломжийг тархи биднээс нуух ёстой гэж? Зарим судлаачид үүнийг хамгаалтын механизм гэж үздэг. Хэрвээ тархи бүх мэдээллийг бүх чадвартай зэрэг ажилуулбал бид бодит байдлыг ялгаж чадахгүй болно. Дуу чимээ хит чанга сонсогдно, гэрэл хит тод харагдана. Мэдрэмж хит хүчтэй болно. Өөрөөр хэлбэл тархи биднийг бодит байдлаас хамгаалж байгаа юм биш, харин бодит байдлын хит их мэдээллээс хамгаалж байж магадгүй. Тэгдэг бол бид яг ямар ертөнцид амьдарч байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Бид бодит ертөнцид амьдарч байна уу? Эсвэл тархи бидэнд зөвшөөрсөн ертөнцид амьдарч байна уу? Хэрвээ хоёр дахь нь үнэн бол бидний мэдэрч байгаа ертөнц бол жинхэнэ бодит байдал биш, харин тархины шүүсэн хувилбар. Хүн альва зүйлийг эргцүүлэхдээ зөвхөн дотроо өөрөө ганцаараа л бодож байна гэж ойлгодог. Бодол бол дотоод үйл явц зөвхөн өөртөө л өрнөдөг зүйл гэж ойлгодог. Гэхдээ сүүлийн хэдэн 10 жилийн мэдрэлийн шинжлэх ухааны судалгаанууд нэг сонирхолтой баримтыг илрүүлсэн. Хүн бодож байхдаа ганцаараа байдаггүй байж магадгүй. Учир нь зарим нөхцөлд хүний тархи бусад хүний тархитай хэмнэлээ тааруулж ажилтдаг нь хэмжилтээр илэрсэн. Энэ үзэгдлийг тархины синхрон жилт гэж нэрлэдэг. Судлаачид хоёр хүнийг хооронд нь ярилцуулж байх үед тархины долгионыг зэрэг хэмжихэд сонирхолтой үр дүн гарсан. Яриа гүнзгийх тусам тэдний тархины идэвхжил ижил хэмнэлд орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хоёр өөр тархи нэг зэрэг төстэй хэмнэлээр ажиллаж эхэлдэг. Энэ нь санамсаргүй зүйл биш. Харин яриа тасархад синхрон жилтж бас алга болдог. Энэ үзэгдэл зөвхөн ярианд биш, хамтын үйл ажиллагаанд илүү хүчтэй илэрдэг. Жишээ нь хөгжим хамт тоглож буй хүмүүсийн тархи бараг нэг хэмнэлд ордог. Бүжигчид хамт хөдөлж байх үед ч мөн адил. Хөл бөмбөгийн багийн тоглогчид ч гэсэн нэгнийхээ хөдөлгөөнийг урьдчилан мэдэж байгаа мэт уялдаатай тоглолтог нь үүнтэй холбоотой байж болох тухай онол бий. Тэдний тархи бие биенийхээ хэмнэлийг тааруулж ажилддаг байж магадгүй. Энэ үзэгдлийг судалж байсан эрдэмтэн сонирхолтой тайлбар хийсэн байдаг. Тэр хэлэхдээ хүний тархи бол дан ганц бодох машин биш, бас тааруулах машин гэж хэлсэн байдаг. Тархи орчноо ойлгохын тулд зөвхөн мэдээлэл боловсруулахгүй, харин өөрийгөө орчинд тааруулж ажилладаг. Тэр орчин нь заримдаа дуу чимээ, гэрэл температур байж болно, заримдаа бусад хүмүүсийн тархи байж болно. Мөн зарим амьтдыг ч бид сайн ойлгож чаддаг. Эндээс нэг сонин зүйл гарч ирдэг. Заримдаа бид хэн нэг бодож байтал яг тэр хүн холбогддог. Эсвэл бид ямар нэгэн зүйл болох гэж байгааг урьдчилж мэдэрдэг. Эсвэл анх уулзаж байгаа хүнтэйгээ олон жилийн танилуд шиг шууд ойлголцдог. Ийм мэдрэмжийг хүмүүс зүүн совин гэж нэрлэх нь бий. Шинжлэх ухаанд үнийг эд шид гэж үздэггүй. Харин тархи ухамсаргүй төвшөнд асар их мэдээлэл боловсруулж байгаатай холбоотой гэж тайлбарладаг. Хүний тархи бидний анзаардаггүй маш жижиг дохио хүртэл хүлээн авч боловсруулдаг. Дууны өнгөний үч үхэн, өөрчлөлт, нүрийн булчингийн үл мэдэх хөдөлгөөн, биеийн байрлал, амьсгалын хэмнэл, үгийн сонголт гээд бидний анзаарахгүй өнгөрдөг мэдээллийг тархи нэгтгэж дүгнэлт гаргадаг. Харин тэр дүгнэлт бидэнд логик бодол хэлбэрээр биш, мэдрэмж хэлбэрээр ирдэг. Бид үүнийг үгээр тайлбарлаж чаддаггүй учраас зүүн совин гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл заримдаа бид таамаглаагүй, харин тархи бидний өмнөөс аль хэдийн тооцоолчихсон байдаг. Судалгаагаар хүн шийдвэр гаргахын өмнө тархины идэвхжил аль хэдийн шийдвэр гаргасан байдгийг тогтоосон. Энэ нь нэг асуултыг гаргаж ирдэг. Бид үнэхээр шийдвэр гаргадгүй эсвэл тархи бидний өмнөөс шийдвэр гаргадаг. Хэрвээ тархи тусдаа шийдвэрийг төрүүлж гаргадаг бол бидний ухамсар бол зөвхөн тайлбарлагч байж магадгүй. Нэг үгээр үйлдэлийг тархи хийж, тайлбарыг ухамсар зохиодог. Энэ санаа хүний бие гэсэн ойлголтыг хүртэл эргэлзээнд оруулдаг. Бид өөрсдөө удирдах байна гэж боддог. Гэтэл магадгүй бидний тархины үйл ажиллагааны үр дүн байж болох нэ. Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ бүхний дунд нэг зүйл тодорхой байдаг. Хүн ганцаараа боддоггүй.
Бидний тархи үргэлж орчинтойгоо бусад хүмүүстэй дуу чимээтэй, хөдөлгөөнтэй, мэдээлэлтэй холбогдож ажилладаг. Бидний бодол хүртэл хоосон орчин төрдөггүй, тэд үргэлж ямар нэг нөлөөнөөс үүсдэг. Тэгэхээр магадгүй бодол гэдэг зүйл дан ганц дотоод зүйл биш. Харин харилцан үйлчлэл байж болох юм. Хэрв энэ үнэн бол хүн тусдаа оршихуй биш юм. Харин холбогдсон оршихуй аж. Тэгвэл дахиад дараагийн асуулт гарч ирнэ. Хэрвээ тархинууд хоорондоо ийм нарийн түвшинд нөлөөлж чаддаг юм бол хүний оюун санааны жинхэнэ хязгаар хаана байдаг вэ? Ерөнхийдөө хүн төрлөختөн үргэлж гадагшаа харж ирсэн юм. Эрт цагт бид тэнгэр рүү ширтэж оддыг бурхан гэж боддог байсан. Дараа нь оддыг судалж эхэлсэн. Дараа нь гаригуудыг, дараа нь галактикуудыг, өнөөдөр бид хар нүх, харанхуй матер, орчлонгийн эхлэл хүртэл судалж байна. Бид орчлон ертөнцийн зах руу хүрэхийг хүсдэг, хязгаарыг нь харахыг хүснэ. Гэвч энэ бүх хугацаанд бид нэг зүйлийг мартсан байж магадгүй. Бид гадагш хитэх харсаар дотогшоо харахаа мартсан. Учир нь орчлонгийн хамгийн төвөгтэй бүтэц сансарт биш, хүний толгой дотор байдаг. Тэр бол тархим, энэ жижигхэн эргэтэн орчлонг ойлгож чадна. Тооцоолж чадна, төсөөлж бас чаддаг. Өөрийгөө хүртэл ажиглаж чаддаг. Шинжлэх ухаанд одоогоор мэдэгдэж буй ямар ч объект өөрийгөө ойлгох чадваргүй. Харин тархи ингэж чаддаг. Энэ утгаараа тархи бол орчлон ертөнцийн хамгийн сонин бүтээл. Бид саяхан хүний тархины гайхалтай чадваруудын тухай ярьсан, бүх амьдралаа мартахгүй сандаг хүмүүс, дууг өнгөөр хардаг хүмүүс, осол гэмтлийн дараа гинэд сууд болдог хүмүүс, бусадтай ярилцах үед нь тархин синхрончдаг хүмүүс, эдгээр нь бүгд бодит баримт. Энэ бол үлгэр домог биш, судалгаагаар бүртгэгдсэн бодит үзэгдлүүд. Эдгээрийг тус тусад нь харахад сонин тохиолдлууд мэт санагдана. Харин бүгдийг нь нийлүүлж харуул нэг том дүр зураг харагдана. Хүний тархи бидний төсөөлж байснаас хавьгүй илүү боломжтой. Зарим мэдрэлийн судлаачид тархийг суперкомпьютертэй зөрүүлдэг. Гэхдээ энд нэг ялгаа бий. Компьютер програмгүй бол юу ч хийж чадахгүй. Харин тархи өөрийгөө програмчилж чаддаг. Бид шинэ зүйл сурах бүрт тархи өөрийн холболтоо өөрчилдөг. Бид шинэ туршлага авах бүрт тархи өөрийн бүтцээ өөрчилдөг. Өөрөөр хэлбэл тархи бол тогтсон систем биш, өөрчлөгддөг систем. Энэ нь нэг гайхалтай боломжийг харуулдаг. Хүний боломж тогтмол биш. Хязгаар нь тогтоогдоогүй. Магадгүй бидний одоо байгаа түвшин бол хүний эцсийн боломж биш. Харин эхлэл нь байж магадгүй. Хамгийн сонирхолтой нь тархи бодит байдлыг шууд мэдэрдэггүй. Гаднаас ирж байгаа бүх мэдээлэл тархинд цахилгаан дохио хэлбэрээр очдог. Харин тархи тэр дохиог өнгө, дуу, үнэр, мэдрэмж болгон орчуулдаг. Бид ертөнцийг биш, ертөнцийн тархины орчуулгыг мэдэрдэг. Үүнээс л бид жинхэнэ бодиттой ертөнцийг харж байдгүй гэсэн асуулт гарч ирдэг. Мэдээж үүнд бүрэн хариулт байхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой, хүн өөрийгөө бүрэн ойлгоогүй байна. Бид тархиныхаа бүтцийг хэсэгчлэн ойлгосон, зарим механизмыг тайлбарласан. Гэхдээ бүхэлд нь ойлгоогүй. Магадгүй хамгийн агуу нээлтүүд ирээдүйд биш, бидний дотор хүлээж байгаа. Тиймээс зарим эрдэмтэд нэг сонирхолтой санаа хэлдэг. Хүн төрлөختөн сансрын нууцыг тайлахаас өмнө өөрийн тархины нууцыг тайлах ёстой гэж. Учир нь бидний орчлон ойлгох гэж оролдож байгаа багаж маань өөрөө тайлагдаагүй хэвээр байна. Энэ бүхнийг бодоод үзвэл нэг л дүгнэлтэнд хүрнэ. Хамгийн нууцлаг орчлон бол оддын цаана биш. Хамгийн нууцлаг орчлон бол далайн гэролд биш. Хамгийн нууцлаг орчлон бол хүний дотор. Магадгүй хүн бол ердөө орчлон ертөнц өөрийгөө ойлгох гэж оролдож буй хэлбэр байж болох юм. Хэрэг тийм бол бид оддыг судалж байгаа биш, орчлон өөрийгөө судалж байгаа хэрэг. Тэгэхээр бодоод үз. Хүндрэлтэн оддыг хэмжиж галактикийг зураглаж, орчлонгийн эхлэлийг тайлах гэж зүтгэсээр ирсэн. Гэвч магадгүй бидний хайгаад байгаа хамгийн агуу нууц сансарт биш байх, магадгүй тэр нууц бид өөрсдөө байх. Учир нь орчлон ойлгох гэж оролдож байгаа энэ бүх судалгаа, энэ бүх шинжлэх ухаан, энэ бүх асуулт эцэстээ нэг зүйл дээр л ирж зогсдог. Хүн гэж яг юу вэ? Хэрв тархи бодит байдлыг бүтээдэг бол бидний харж буй ертөнц үнэхээр бодит. Хэрвээ тархи өөрийгөө бүрэн нээвэл хүн ямар чадвартай болох вэ? Хэрвээ бид өөрсдийгөө бүрэн ойлгвол орчлон ойлгоход хэр ойртох вэ? Тэгвэл хамгийн сүүлчийн бодол эмдүүлдэн. Магадгүй хүн төрлөختөн орчлонгийн нууцыг тайлах өдөр ирнэ. Гэхдээ түүнээс өмнө бид нэг нууцыг тайлах ёстой. Тэр бол өөрсдийгөө. Учир нь хамгийн нууцлаг орчлон оддын цаана биш, харин чиний дотор оршин байгаа аж.